Сайн бацхан сонсогчдоо. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ дарааллын тэмдгийн талаар сурцгаая. За дарааллын тэмдэг гэдэг нь ерөнхийдөө ямар дараалалтай та уулзалт нэвтрэх вэ? Ямар дарааллаар явах вэ гэдгийг л хэлж өгнө гэсэн үг. За 3-1. За голцом. Энэ ойлгомжтой тийм ээ, голцом, за голцом энэ төгсгөл гэсэн. За 3-3 болон 3 за 3 А, Б, В гэсэн хэсэг бол ялангуяа орон нутагт байж идэг. За анхааруулах тэмдэг. За 3 А дээр болохоор за замын хоёр талаас тийм туслах зам нийлж байгааг анхааруулж байна. За уул зам нийлж байна гэж ойлгож байна. За 3 Б дээр болохоор баруун гарт талаас туслах зам нийлж юм зам солж байна. За 3 В дээр зүүн гарт талаас туслах зам нийлж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ 3 тэмдэгнүүдээс бүдүүн хэсэг нь бол таны гол замаа гэж хэлж байна. Тийм тодтгосон хэсэг нь бол яг нь гол зам гэж ойлгож байна. Тэгэхээр яагаад ер нь гол зам гэж тодтолж өгöd байгаа? Мэдээж яг нь энэ уулзуураар давуу эрхийг хинтэй зам төлж өгөх гэдгийг тодорхойлж гэж байгаа байхгүй. За нийтлэг нөгөө орон нутгийн замд за энэ ялангуяа дарааллын тэмдэг ямар тохиолдолд ашигладаг вэ гэж мэдээж уулзуур тухайн уулзуур зохицуулагддаг. Цагдаа эсвэл гэрэл тохиол зохицуулдаггүй уулзуурт хэн төрөл нэвтрэх вэ гэдэг дарааллыг тогтоох зорилгоор ингэж тавьж байгаа. За тэгээ энэ дээр л орон нутгийн зам дээр бол зүгээр анхааруулсан байдлаар. За 3-5 зөксөхгүй явах хоригтой. За 3-4 зам тавьж өгнө гэсэн. За энэ хоёр тэмдэг байна. За зам тавьж өгнө буюу 3-4 заалт бол мэдээж хөндлөн яваа тээврээр хэсэл давуу эрхтэй. За тэдгээрийг хөндлөн яваа гол замын тээврээр хэслийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхгүй тул хөдөлгөөнөө эхлэхгүй эсвэл өргөжлөхгүй байхыг энэ тэмдгээр 3-4 заалтаар заасан байж байгаа. За 3-5 буюу зөксөхгүй явах хоригтой тэмдэг. За энэ дээр бол яг нь тухайн уулзуур огтлцол дээр та зайлшгүй зогсоод замын баруун болон зүүн талыг сайтар ажиглаад за аюул гэж үзэх юм бол хөдөлгөөнөө өргөжлүүлнэ. За Манай сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг бага тайлбарлахаас аваарай. Энэ бол бодит байдлаар нийтлэг бол төмөр замын гаран болон за онцгой галын мандын байр тэндээс гарч байгаа гарцсан дээр бас зогс тэмдэг байж байгаа. Тэгвэл зогс тэмдэг болон зогс шугамын өмнө та яг нь заавалчгүй зогсноо гэж. 3-4 дээр энэ нэмэлт дарааллыг заасан биз дээ. Гол замын чиглэл өөрчлөгдсөн байдал. За тэгэхээр таны талаас ингээд 4 замын уулзуур байлаа эсвэл 3 замын уулзуур байлаа гэвэл за энд ингээд баруунаас урдаас баруун тийш явах нь гол замыг тодтогч өгсөн байна. Тэгэхээр нэг гол зам чигээ өөрчилсөн байж бол бид нар нөгөө зөвхөн чигээрээ явж байгаа нь эсвэл хөндлөн явж байгаа гол зам гэж ойлгож болохгүй нэ шүү дээ. Энэ нэмэлт тэмдгээр яг нь гол замын чиглэлийг заасан байх юм бол энэ нэмэлт тэмдгийн дагуу аль талаас одоо мотоциклийн болон шар таксиний талаас яг нь туслах замаас нийлж тэр цаад ачаа нэмэх шиг болон баруун гарт талаас гол зам гэдэг үсчнэ энэгээр бас энэ нэмэлт тэмдгээр яг нь гол замын чигийг тодорхойлж энэ нэмэлт тэмдэг чинь гол замын чигийг зааж байгаа болохоос ш энэ туслах зам шиг гэж бол тодорхойлж байгаа юм байна тийм. Ерөнхийдөө ингээд тодтгсон одоо тод зураасууд нь гол зам гэж байна. Мэдээж гол замын тээвэр хэрэгсэл давуу эрхтэй байна гэдгийг ойлгож байна тийм. Одоо ингээд зогс тэмдэг байгаа тийм. Гэтэл цагаан зураас нь зогс тэмдгээс цаана нь байвал яах вэ? За тэмдэг болон тэмдэглэлийн заалт хоёр зөрчилдөж байвал тэмдгийн залтыг мөрднө бас нэг юм заалт байгаа. Тэгэхээр зогс тэмдгийнхаа өмнө л зогсно. За 3-6. За сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө. За таны зорчих хэсэг талд за энэ зураг дээрээс харъя л та тийм ээ. За улаан тэмдгийн хэрэгсэлд яах нь энэ нэг хориглон тэмдэгтэй шүү дээ тийм ээ. Тэгвэл таах нь өөдөөс юу тэмдэг хэрэгсэлтэй тэр тракторт яах нь зам тавьж өгнө. Тракторын талаас яах нь энэ 3-7 байна. Тэмдэгч байна. Тэгэхээр яах нь трактор тал энэ талаас орж ирж байвал яах нь өөртөө ихтэйгээр энэ хэсгөө нэвтрэх. За аль талаас ирж байна гэдгийг л яах нь ойлгомжтой тодорхойлоод харилцан бие биед яах нь зам тавьж өгнө л.